Яг энэ ч бол ингээм амар утаатай байна. Тэгээ энэ хэсэг халуун болныхаа олборлолтыг хийж байна. Ойлаад бүр ярьж чадахгүй. За би тэр одоо лавин агасаа гараад аяжийн одоо амьд бол руугаа тэгээ одоо халуун юм болтой яг амьд галтуул руу явахын тулд эхлээд нөгөө замдаа нэг юм жижиг далайн ирэг дээр бомб дээр очих юм байна. Тэгээ бомбтаас цаашаага усан завин дээр суугаад тэгээ цаашаага одоо ингэж явах юм байна. Усан онгоц дээр суудсан байна. Тэгээ энд манай юм хүлгийн ахмадууд байж гин одоо удирдлагын түвэн. Тэгээ энд болохоор машинууд бүр ийм том автобус энэ чинь ингэж байж гин. Тэгээд ингэж цаашаа ингэ бомбтоор ингэ гарах чинь. Тэгээ одоо болохоор ингэ бороо орсон болохоор ингэ мантаад айгүй амт сүнслэг ямар ч сайн харагдаж байна. Амар титаник дээр суудсан юм шиг. Бид тэ яг дотроос жоохон нэг айж ин бас. A few moments later. Том автобусыг гэл юм хөргөө онгоц ингээл. Үүрэл ингээл. Нөгөө хэрэг дээр нь гаргаад ирлээ дээ. Энэ бүр ачааны бас топ машин биш биш. Нэг хоёр жижиг тийм байгаад. Энэ ч хэдэн машин том машин байсан бэ? Нэг хүний 70,000 орчмоор ингээ явж байгаа юм байна. Тэгээ энэ болохоор үүрээр 3-аас 3:30-ийн хооронд ерөнхийдөө бол 3-аас 5-ын хооронд нөгөө sunrise-а хараад нөгөө халуун лава ингээ хардсан байна. Тэгээ орой болохоор 12:30 гээд энэ ч цуглаад тэгээ бүгдээрээ автобусандаа суугаад явдсан байна. 150k-ийн өрөөг нь авчлаа. Тэгэхгүй бол бид нар нөгөө нэг одоо 11 цагаас хөдлөх болохоор тэгээ энэ нэг юм жижигхэн тойлеттай юм байна. Тэгээ хөрх энэ нэг руугаараа гэдэг нэг юм өстэй. Тэгээ энэ хэсгээ бас аягүй хөрхөө ингээд тохижуулсан. 150 гэхэр чинь Монголоор тэгээ 20,000 төгрөг юм уу? Тэгээ өрөө нь болохоор юм байна. Тийм нэг юм хөөрхөн өрөө цэвэрхэн. Яг хэвээр тийм буудал одоо нэг жижиг мотор гэхэд аягүй хөөрхөн. Одоо энэ минийг ингээд амар хөөрхөн бүр ингээд сэтгэл гаргаад ингээд одоо ингээд янзлсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ минийг ингээд хөөрхөн сэтгэл гаргаа янзлсан гэдэг чинь үний амар сэтгэл харагдаж байгаа л та. Тэгээ энэ чинь юм жижигхэн хөөрхөн хувцсны үлгүүртэй тэнцэнэ ингээ кондишнтэй тэгэхээр бас хөөрхөн болчихж байгаа байхгүй юу? Тэгээ гадаанаа ийм хөөрхөн эвэхтэй энэ чинь ингээ юм хумаа ингээ угаагаад ингээ даавнуудаа ингээ яратал сайхан угаагаад тавьчихдаг юм байна. Тэгээ энэ нэг одоо ингээ нөгөө мөрөглийнх нь цаг гэдэг 2-3 цаг дутамд ерөөхдөө энэ ингээ дуулаад ах шиг байгаа юм. Нэг юм спикерээр ингээ мөрөглийнхаа дууг тавьцаа. За тэгээд энэ чинь юм хөөрхөн Wi-Fi-тай. Ийм өрөөнд одоо чинь цаг 8 орчим болж исэн баха. Тэгээд 8 энд биш үү? 7 цаг одоо болж байна. Тэгээд 11:30-аас одоо эндээсээ хөдлөх юм бэлээ автобусандаа суугаад. За юм байна. Таны аяжин гэдэг газраас юм жижиг унаа цугаад тэгээд замдаа энэ дээр зогсоод тэгээд хүмүүсийн нөгөө нэг юм одоо юу гэдэг нь даралтыг жин энтрийг нь үзээд тэгээд цаашаага одоо үргэлжлүүлээд явд юм байна. Тэгээд саяны тэр тийм буудалтай бол бид тэр юу гэдэг нь 4-5 цагийн өмнө очсон болохоор айгуу сайхан унтаад амарчлаа. Тэгээд ямар ч гэсэн нойроо бол одоо энэ шүмжэнгөө ерөнхийдөө нөгөө явах учраас нойроо бол айгуу сайн гоё авчлаа. За тэгээ одоо цаашаа үргэлжлүүлээд явцгаая. Энд чинь жоохон одоо нөгөө уулан дээр гарахаар хүүтэн байдаг гэсэн. Тэгээ юм өндөө юм хураадаг хүртэгтэй. Тэгээ явж байна. Түрүүний ингээ явж байгаад нэг дэлгүүр дээр ингээ зогсоод энэс энэ чихэр бичээ авах гэж байгаа юм болоо гэж бодоод пемсэ гэд хэлсэн. Тэгээ пемсэ юу юм болоо гэсэн чинь бензин юм байна. Тэгээ ингээд бензин ингээ хийдэг юм байна. Шилэн юм
5-нд хийцээ. Тэгээ бензин ингэ хийчихсэн юм байна. Бас айгүй содоо харагдчихэв. Only for the blue fire, right? Yeah. Okay. And then blue fire 50-50 because in here the raining every day, okay? After up and the summer is going, okay? And then you So have today we can see the blue fire, right? later 50-50. 50-50. Okay. And then you have the Yeah. common like that. Like this. Yeah. За энэ болохоор хүмүүсийн зураг авдаг спотын хэсэг байна. Тэгээ энд одоо нэг зураг авахгүй л чадах юм. За энд болохоор манай за эндээс ингээд Lamborghini гэсэн. Lamborghini, Ferrari. No. Sekarang narang lah kamu lagi udah saya ibu. Lamborghini. Яа, окей. За энэ хэсгээр бол одоо ингээд нөгөө Lamborghini-нууд, Ferrari-нууд байна. No. Одоо энэ уулын ер нь бол такси гэсэн үг. Тэг яг уу. Oh no, thank you. Одоо энэнгээр нөгөө одоо хөлн одоо юу гэдэг те өвдөх ч юм уу эсвэл нөгөө өвдөг өвдсөн ч юм уу тиймэрхүү хүмүүс бас явж иж болно шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүст бас зориулсан юм чи Ferrari, Lamborghini-нууд ингээд айгүй хөөрхөн нэрлэлсэн. Тэгээ тийм нэрээр одоо ингээд нэлээд дэшег ингээд одоо уулын такси байд юм байна. Гэтэ одоо энэ саний хүмүүс ч өөртөө ингээд те хөдөлмөр хийгээд ингээ өөрийн 3 цаг 4 цагаас 2 цагаас гээд ингээ зогсоод ажил хийж байгаанаас айгүй гоё байхгүй тий. A few moments later. Би түрүү Lamborghini Ferrari тийшээ хүмүүсийг би барай саачлаа. Lamborghini Ferrari нэр яалччгүй ингээд айгүй хэрэгтэй юм байна. Энэ зам нь тийшээ шууд ингээ амар огцон болчих тийм байна. Тэгээ би ч гэсэн бүр өөрөө ингэж айгүй амьсгаач чинь. Тэгээ энэ хүмүүс чи одоо ингэж 1 миль сая тонгоор одоо явж байгаа аахгүй. Тэгэхээр Монгол мөнгөөр 200 мянгаар ингээд 2 хүн ингээд нааш тийшээ ингээд энэ Lamborghini онцон ингээд явж байгаа аахгүй. Тэгэхээр чи яалчгүй ингээд айгүй хүний хөдөлмөр байгаа байхгүй. Тэгээ дээш доошоо явахаар ч нийт ингээд 8 км явчихж байна. Энэ Ferrari-тай ингээд хүмүүс такси болоод ингээд дээшээ явчихж байна гэсэн үг. За одоо энэ хэсгээс яг энэ ч бол ингээд амар утаатай байна. Тэгээ энэ хэсгээс нүдний шилээ зүгээд тэгээ нэгээ зүгээд одоо явж байна. За Blue fire 50-50 because me I don't know the condition today. Can you get одоо энэ хэсгээс чулуунууд ингээд айгуу тийм хадрахыг болчтой юм байна. Чулуу ихтэй болчтой юм байна. Одоо доошоогоо ингэж яваад with the moment, okay? In here, 2 minutes. Because my friend done it. Come here, you look in the road here. Come here. доор байгаа юм шиг байна тий. Come here, you look. Yeah. Blue fire of this way or this way? This way. This way. Blue fire. Right? Yeah. Okay. So it's, how many kilograms? And only 17 kilograms. 70. You go for it? Okay, so let me try. You can take picture. Oh, Again? is it possible? Okay. No, wait a minute. Okay. I can lift it. Up again? Okay, perfect. Again. It's not easy. But you know, for the miner, let's turn 1 kilometer up. Wow, that's so crazy. Yeah, That's the you strong know, man, right? Yeah, you know. And then in miner, 1 Одоо яг энэ хахан болныхаа холбогдолтой гэж байна. Get that. What did you see? Оо, cool.
За одоо энэ болохоор юм цэнхэр нуур нь байна. За энэ болохоор нэг галтуулсан байна. Доороос ингээд балан урсаад ингэж орж ирсэн. Тэгээ яг тэр юу утаатай хэсгээр бол нэрээ үнэхээр бас амар чанга юм байна. Энэ Монголоос ирэхдээ масктай ирсэн. Тэгээ масктай ирэхээр бас аминд орж ийн. Энэ утаа шүүгчэн дээрээ давхар ингээд зүүчээр хамаагүй амар юу дэмтэй юм байна. Тэгэхгүй бол дангаар нь энийг зүүхээр бас ингээд нөгөө утаа айгүй их бас орж ирдэм байна. Тэгээ зүүсээр аваад би нүүр мөр бараг ингээд бүр уулаа болцоо бүр битүү бүр ингээд зангитаад энэ одоо мод болохоор хүмүүсийн хамгийн их одоо зураг авах болдог спот юм байна л та. Тэгээд нөгөө энэ спот болохоор цаашаага унах айгүй эрсдэлтэй. Тэгээд нэг хүн болохоор түрүү жил ингээд бас энэ дээр хишгэж байгаад унтсан гинэ. Тэгэхээр бас энэ дээр ингэж хамаагүй бас ингэж хишгэж бас болохгүй юм байна шүү. Йоо энэ бүр үнэхээр бүр солиотой бүр crazy харагдаж байна те. Бүр энэ дээр ингээд балан урсаад бүр ингээд яг аватар киноны бараг хэсэг шиг л үнэхээр гоё харагдаж байна. Одоо энэ жишээ нь ингээд 2 жилийн өмнө энэ чинь ингээд халуун болон ингээд урсаад ингээд явсан юм байна л та. Тэгээд эдгээр нь ингээд бүр ингээд шатцсан. Тэгээд шатцсан хэрнээ ингээд дахиж ингээд одоо ингээд мод ургаж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас одоо байгаль ертөнц өөрөө бүр үнэхээр гоё байгаа байхгүй юу? Одоо энэ бол ингээд 2 жилийн өмнө шатцсан. Тэгээд доороос нь ингэж үндэслээд гарч ирсэн гэсэн үг. Тэгээд яг энэ хэсэг бол бүр жинхэнэ бүр аватар бүр кино шиг л бүр кино тоглоод оролцоод байна үгүй юмэр л айгүй гоё харагдаж байна. A few moments later. Need to ring. Ойлаад бүр ярьж чадахгүй. Гэтэ бүр одоо ингээ хороо ертөнц бүр үнэхээр үтгэлсэнтэй байгаа байхгүй юу? Үнэхээр гайхамшигтай байгаа байхгүй юу? Тэгээд гинт харсан ч бүр амар сэтгэл огшоод уйлчлаа. Галтуулаас доошоо ингээ халуун бална ингээ доошоо ингээ урсаж гарч ирээд тэгээд энэ одоо энэ цөөрмөг ингээ бүтээж байгаа байхгүй юу? Тэгээд би гол юм гэхдээ юун дээр уйлж байгаа гэхээр үтгэлэнтэй дэлхий өөрөө үнэхээр гайхамшигтай байгаа байхгүй юу? Гинт ингээ сэтгэл огшоод уйлчлаа. Тэгээ нөгөө саяхан яаж идэл төрсөн болохоор нөгөө төрсөн чимзэг байдаг шүү дээ. Тэгээ энэ хэсэг нь бүр үнэхээр бүр аватар шиг бүр уулнасаа буугаад ирлээ. Тэгээд маш одоо үн цэнтэй өглөөний цай идчихжээ. Тэгээ ямар ч гэсэн буцаагаад нөгөө нэг бүртгэл хийсэн газар руугаа ирсэн байна. Тэгээд энэ дотор нь болохоор сая нөгөө нэг дээшээ ингээ унаагаар яваад тэгээд гайдын залуугийн одоо хөлс орцсон, дээрээс нь өглөөний цайны хөлс орцсон. Тэгээд ийм үнэ нь болохоор Монгол мөнгөөр 70,000 орчим болт юм байна. Тэгээд тэгэхээр надад бүр айгүй гоё. Хөөхөө айгүй гоё санагдаж байна. Ямар ч өглөөний цайд нь болохоор энэ хөөхийн цай тэгээд энэ жимс тэгээд юм байна. Тэгээ одоо бүр би одоо нэг цаг бүхэл бүтэн 24 цаг нэг өдөр хагастай баг нөгөө юу охиндоо мэмэ одоо өгөөгүй тэгээ хөх айгу тийм чинсэн байна. Тэгээ өсгөө шиг охин дээрээ хорт очмоор байна.